Оройн өдрийн хэмжигчтэй ам нэвэл зочны ярилцлага хийж байна. Энэ удаа хөншнөр бид улсын хурлын дарга Ниёхон Бинх болттой уулзч ярилцж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Тэгэхээр одоо удахгүй сар шинэ болох гэж байна. Та ер нь сар шинийхаа бэлтгэлийг базааж амжсан уу? Гэрийнхаа бууз хийж амжсан уу? За юуны өмнө бас ам нэвэл ярилцлагад одоо урьж оролцуулж байгаа та бүхэнд 25 телевизийн хамт олонд талархал илэрхийлье. Цагаан сар болох гэж байна. Чуулган өндөрлж байна. Бас монголчуудын одоо их олон одоо 100 жилийн туршид тэмдэглэж ирсэн ийм одоо Монголын үндэсний уламжил цагаан сарын баяр. Одоо хэдхэн хоногийн дараа ингээд болох гэж байна. Айл болгон л одоо цагаан сард бэлддэг. Эдээ будаага бэлддэг. Бэлгэсэлтэй хэн бэлддэг ийм одоо уламжилтай. Одоо ч энэ уламжлалыг өнөө цагийн бид бүхэн бол бас үргэлжлүүлж, төвчээлж авч явах ёстой гэж би бол ингэж боддгоо. Цагаан сарын бэлтгэлээ ер нь бацаасан. Та тэгтээ өөрөө нөх ингээ гадуур дургүйгээ дамжуулж амжихгүй мэдээч төрөөс баг бэлдээд өгдөг байлгүй гэж би боддог шүү дээ. Төрөөс нэг ихтэй гэж бэлдэж өгөх юм яах вэ? Зүгээр төрийн ордонд хийх албан ёсны золголог юм аа бол төр засгийн үйлчилгээний байгууллагууд бэлддэг. Гэр орондоо цагаан сар тэмдэглэх юм аа. Эрдэнэ л ашиг өөрснөө бэлтгэлгүй яах вэ? Гэрийнхаа бууцыг та өөрөө хийлцдэг гэж юу? Үгүй хийлцэлгүй яах вэ? Ер нь жилдээ ер нь цагаан сараар ер нь хэд орчим бууз хийж ээж одоо зочдтой ер нь дайлдаг бай. За яг би ч ер нь бас жаахан хүн одоо урьж зочлох дайлах жаахан сонирхолтой. За тэрнээсээ ч болж бас зөвтөж буруутж явсан тал бий. За зөв тайлбарлал би энийг бол нэг буруу зүйл гэж огт боддоггүй. За яг уу улс төрийн зорилгоор буруу зуруу байдлаар харагдуулахаар ингээд ярил бас улсуудад шүүмжлэлтэй хандах зүйл бол байгаа л бах л да. Та нөгөө нэг бичлэгийг хэлээд байна уу да? Ягаад одоо хүмүүс нэгнтэйгээ золгохдоо нэг шилэрэг торон тэгээд барай золгочих болохгүй гэж. Тэгээд энийг одоо бас эргүүл тойруулаад янз янз болгоол улс төрийн зорилгоор ийм зүйл бол хэрэггүй юм да. Би бол өмнө хамт ажиллаж байсан хамт олон нөхдийгөө бас одоо хүндэлдэг намааг бас төр улсын энэ ажилд сургасан төвшид тулж явсан нөхдүүдээ бас мартадгүй юм хүн байгаамаа. Би 2005 онд Улаанбаатар хотын даргын ажлыг хүлээлгэж өгснөөс хойш цагаан сар болгоноор л одоо хотод хамт ажиллаж исэн нөхдөө сар шинээр бас урьж золгож мэдлэлцдэг. 2007 оны сүүлчээр үндэсний ивнэглийн засгийн газар огцорч 2008 оны цагаан сараас эхлээд одоо өнөөдрийг хүртэл энэ жил бол би одоо шинийн дөрөвний 2 сарын 20-ны өдөр 18 цагт үндэсний ивнэглийн засгийн газрын гишүүдэд гэртээ урьсан байгаа. 2008 оноос хойш нэг ч жил тасраагүй. Манай засгийн газар бол яг хоо 2 сая дунд нь орон гарсан. Тэгээд нийтдээ бол 21 хүн байдгийн. Тэгээд ер нь Улаанбаатарт байгаа энэ улсууд бол бүгдээрээ л бас ирж золгож 2006 7 8 оны үеийн улс орны эдийн засгийн хүнд хэцүү үед яаж ажиллаж байв гэдгийг бас ярилцаж саналудаа хуваалцаж ингэдгээ. Тэгэхээр та шууд залруулгыг явчлаа л да. Би арай асууж амжааг байтал тэр бичлэгийн дотор байгаа тэр одоо нэр бүхий албан тушаалтнууд одоо зарим хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг ч гэсэн хүмүүс яагаад танд очиж ингэж бүр зориуд ачаал бүглөөч очиж ингэж золгодог байна гэдэг байдлаар шүмжлэлтэй хандаад байсан чи та одоо 10 жилийн өмнө хотын захиргаанд нэг баг болж ажиллаж исэн учраас тэр хүмүүстэйгээ байнга ингэж холбоотой ажилладаг гэж сая тайлбарчих шиг боллоо. Тийм тэр яг уу намайг хотын дарга байх үед бол энэ гамшигаас хамгаалах тухай хууль онцгой байдлын байгууллага гэж бол үндсэндээ байсангүй шүү дээ. Батлан хамгаалахын яамны хажууд иргэний хамгаалтын газар гэж нэг ийм газар байсан. Би 1999 оны 1 сард хотын дарга болж исэн. Бас нэлээд л одоо олон жилийн өмнө болж исэн. Улаанбаатар хотын амьдралд янз янзын юм тохиолддог. Хотын дарга хүний хамгийн хүнд хэцүү, яаралтай төрөгийн шийдэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээг одоо цэргийн байдлаар шуурхай шийдэх ийм шаардлага үүсгэхэд бол хүссэн хүсээгүй хотын цагдаагийн дарга, замын цагдаагийн дарга хоёр бол хамгийн түрүүн л одоо хотын даргын тус дэм болдог. Ийм одоо хоёр төрлийн тусгай албаны хүмүүсүүд. Тэгээ яг бидний одоо
хамт ажиллаж исэн нөхдүүд янз янзын байгууллагт л одоо ажиллаж байна. За зарим нь ч одоо тэтгэвртэй гарсан хууль хяналтын байгууллагт ажиллаж байгаа хүмүүсүүд байна. Төрийн албаны зөвлөл сонгуулийн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсүүд байна. Одоо ямар ажил хийж байгаа нь тэр бол хамаагүй. Ер нь нэгэн үед бид энэ хотын ачааг үүрч явсан юм аа гэдгээрээ бол нэм хүнд мэдлэлж явдаг. Ийм л усуд байна. Тэгэхээр шинэ нэгний өглөө төрийн 3 өндөрлөг гишүүн сайд нар хоорондоо төрийн залгалт хийгээд дараа нь та бас гэр бүл ах дүү нартайгаа золгодог байх гэх юм уу? Тэр олон айлаар ордгоо та. За яг би бол ер нь бол нэг ах дүү төрөөсөдөн нэг 10-аад өгсчүүлтэй бол очиж золгодог юм. Тэгээд яг хэдэнтэйгээ бол золгочхоод за тэгээд ээжтэйгээ хамт байдаг болохоор за аваагаа байхад аавтайгаа хамт байдаг байсан болохоор зэрэг бол хоёр өгшин дээр мань золгох хүмүүс бол их байдаг. Одоо ээж дээр мань бол ингээл золгох улсууд ингээл очирдаг гараалаад л зүгээр. Өгшинтэй нэг золгоно гэдэг ингээд орж гарах хүн ихтэй. Ер нь одоо нэг шинийн 5 хүртэл бол нэлээд гэртээ жаахан суурьндөө сууж бас нэг хүмүүсийг хүлээж авч шинэлээ шүү. Таныг бас золголтын үеэр нэг бичлэг дээр их том мөнгөн дэвсгэртээр золгож баярхаж гин гэдэг нэг ийм байдлаар нэг сошиал ертөнцөөр нэг шүүмжил яваад байсан. Ямар учиртай юм болов? Тэ одоо өнгөрсөн жилийн цагаан сараар Төв аймгийн Баян суманд амьдарч байгаа 95 настай манай аавын талын одоо нэг хөгшин сумын хамгийн өндөр настай. Тэгээ яг энэ сум бол одоо миний бас тойрогт хамаарагддаг. Тэгээ энэ өөрийнхөө энэ сумын хамгийн өндөр настай хөгшин дээр орж золгохдоо би нэг $100 бариад золгосныг зургийг авсан юм билээ. Таны аавын одоо миний аавын талын одоо хамаатан ийм одоо хөгшин 95 настай хөгшин байсан. Тэрнээс одоо бүх ахмадуудтай тэгж золгодгүй юм байна л гэж ойлголоо тийм үү? Тэр бол арай буруу ташаа ойлголттой. Тэгэхээр өнгөрч байгаа дахиад жилүүд бол Монголын улс төрийн амьдралд сайнтай муунтай янз бүрийн үйл явдлууд тохиолдолтой. Тэгэхээр танаа ардын нам бол энэ парламентд 65 уулаас суудлаа авч нэг ёсонтой томоохон амжилт одоо авчирсан ч гэсэн нөгөө талаараа бас нам дотроо зөрчилдөөнөө зохицуулж чадаагүйс болоод намынхаа засгийн газрыг огцруулсан бас нэг ийм таагүй үйл явдлууд болж өнгөрсөн. Та тухайн үед бол намын дарга байсан хүн энэ зөрчлөө одоо арилгахад танд ер нь хэр зэрэг бэрхшээлтэй байсан бэ? Тогоон дотроо зохицуулах боломж байгаагүй юу? Манай намын хувьд бол өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, ажил сайжруулах шаардлага тавьсан ийм зүйлүүд бол бий болсон. Би намын дарга байсан. Би анхнаас нь бол асуудал хүндэд тавьж байгаа их хурлын гишүүдээ бол маш сайн бодох хэрэгтэй. Яг үнэхээр одоо тэр шаардлага болгож тавиад байгаа 3 зүйл чинь бодтой байна уу, үгүй байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй гэдгийг ярьж хэлж байсан. Би бол тухайн үед удирдах зөвлөлийн 2 ч удаагийн шийдвэр гаргасан. Зүгээр харамсалтай нь тэр маань бол хэрэгжиж чадаагүй. Намын баг хурлыг хуралдуулъя гэж Улсын их хурлын 65-ын бүлэг дээр завсралга авах санаачлагыг гаргаж тэр маань бас дэмжигдээгүй. За тэгээд энэ асуудал тавьсан нөхдүүдийн Улсын их хурл байнгын хороогоор хилцэх асуудал нь бол хуулийн хугацаатай учраас ингээд хилцсэн. Би намын баг хурал дээрч тэр сүүлд 11 сард болсон намын их хурал дээрч тэр өөрсдийнхөө байгуулсан засгийн газрыг огцруулсан явдал нь бол буруу байсан. Шалтгаан гэж нэрлсэн 3 зүйл чинь шалтгаан байсан шүү гэдгийг улс төрийн ихтгэлтэй бол аль алинд нь дурдж оруулсан. Тэгэхээр засгийн газрыг огцруулахтаа бол энэ ерөнхийлөгчийн сонгуульд одоо нам ялагдсан, ялангуяа намын дарга ялагдсан гэдэг асуудлыг бас хөндөж тавьж исэн. Энтэй та санал нийлэх үү? Яг нь намын дүрмэнд бол ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал намын ямар нэгэн хариуцлага хүлээн гэдэг ийм зохицуулалт байхгүй. Гэхдээ би бол намынхаа удирдах зөвлөлийг хуралдуулж за энд бол одоо ялагдлаа. Олон зүйлийн шалтгаан бий. Нэр дэвшигчийн хувьд надад бас алдаа бий. Би бол намын дүрмэн заагдсан одоо хариуцлага хүлээх ёс байхгүй ч гэсэн
хувь улс төрчийнхөө хувьд хариуцлага хүлээж намын шинэ удирдлагыг сонгох их хурлыг зарлах нь зүйтэй, хийх нь зүйтэй гэдэг байр суурь би 7 сарын 8-ны өдөр удирдах зөвлөл дээрээ одоо улс төрийн одоо байр суурь илэрхийлээд хэлчихсэн. За тэгээ энэс хойш бол янз янзын зөвлүүд өрнөсөн. Тэгэхээр ер нь зүгээр өмнөх Ж Эрдэнэтийн засгийн газар бол бас таныг одоо ялагдахад бас муу ажилласан гэдэг бас нэг ийм шүүмжлэл нам дотор чи яваад байсан л да. За яг та ер нь засгийн газар бол сонгуулийн одоо өмнө бол нөх үүрэг хүлээх аль бие усны байгууллага биш шүү дээ. Нам бол сонгуулийн штаб байгуулж сонгуулийн штабын одоо даргыг нь бол яг би өөрөө хийсэн. Дэд дарга сонгуулийн ерөнхий менежер гэдэг энэ намын тэр бүтцийн хүрээнд одоо ажилласан үйл ажиллагаа маань тэр бүр одоо бас онцтой байж ялтанд хүргэж чадаагүй гэсэн ийм л одоо дүгнэлтийг хийх ёстой юм. Засгийн газарт ч юм уу, улсын их хурлд ч юм уу ялагдлыг бусдад нэлзаагаад байх ийм шаардлага бол байхгүй. Парламентын сонгуулийн дараа та намын даргын хувьд автоматар шууд ерөнхий сайд болох боломжтой байтал яагаад шууд улсын хурлын даргын суд руу одоо явсан болоо. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд таныг зориуд одоо ерөнхий сайдын хариуцлагаас болтож байна гэдэг ийм шүүмжлэг хийж ирсэн. Тухайн үед хэрвээ та шууд ерөнхий сайд болсон бол магадгүй нам дотор ч хагарал гараад засгийн газрын огцрох хэмжээний асуудал үүсэхгүй байх байсан болов уу гэж одоо та боддгоо. Яг го болоод өнгөрсөн хойно бол хүн янз янзаар л бодно. Ухаан өөрөө бол өнөөдөр ингэж бодож ил байна. Би бол нэг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин гэдгийг айхтар төрүүлж бодохоос өмнө 65 гэдэг бол их итгэл найдвар. Энэ итгэл найдварын ард бол өндөр хариуцлага. Энэ хариуцлагыг аль болохоор тогтвортой. Тэгэд одоо зөв ийм одоо удирдлагын хүрээнд авч явж ээж 20 он хүрэх ёстой гэдэг энэ байр суурьныхаа үүднээс их хурлын дарга болж засгийн газрыг бас доктортой ажиллуулчих талд нь бас ч одоо дэм тус болж явах ёстой гэдэг ийм бодлын үүднээс бол улсын хурлын даргыг албыг одоо хийя гэдгийг бол намынхаа нөхдөд санал болгосон, намын нөхдөд бас түүнийг хүлээж авсан. Ингээл улсын хурлын дарга болсон. Тэгэхээр намын дарга улсын хурлын дарга болоод алдсан арч замын дарга зээн их болтын алдааг таныг давтчлаа гэж харддаг л та. За яг алдааг бол нэг хассан ажил алба тэргээр нь одоо бас шууд дүгнэх нь ямар байдгийг зүгээр би мэдэхгүй байна. Тухайн албан тушаал дээр очисон хүний л одоо ажлын арга барил туршлага хүмүүстэй харьцах хандлага ажлаа зохицуулж авч яваа байдал энэ асуудал шийдэхээс биш. Тэгэл их хурлын дарга болсон хүн л одоо намаач өөрийгөө ч болж идэг гэж ингэж одоо шууд ойлгох нь бол буруу. Намын дарга нь ерөнхий сайд биш байгаа цагт тухайн засгийн газар хүчгүй бас парламентаас дэмжлэг авахд хүндрэлтэй намаасаа дэмжлэг авахд хэцүү байдаг гэдэг ийм одоо тодорхойлолт гараад байна л да. Тоомчдын дүгнэлт ч гэсэн. Та энэ дэр санал нийлэх үү? Парламентын засаглалтай олон орнд тийм жишг бол байгаа юм. Гэхдээ манайд улс төрийн намын тухай хууль болон манай намын дүрмэнд бол байж болно л гэсэн болохоос биш яг байна гэж хатуу хуульчлаагүй. Тухайн үеийн засгийн газар бол хүчирхэгжүүлэх арга хэмжээгээ хүчирхэгжүүлэл явсан их хурлч бас бүх талаар нь дэмжсэн. Тэр үеийн ч ихгүй одоогийн засгийн газрын ч гэсэн бүх үйл ажиллагааг бол би дэмжиж ажиллаж байгаа. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэж одоо том хөтөлбөр гаргасан. Эрдэнэтийн засгийн газарч тэр хөрсөхийн засгийн газарч тэр энэ хөтөлбөрийн хүрээнд л одоо ажиллаж байгаа үр дүн төрөжөөсөө гарч байгаа. Нам доторх зөрчлөөс болоод намынхаа засгийн газрыг огцруулсан энэ алдааг танаа нам дахиад давчих уу гэсэн юм болгоомжтол байна л та. Гэхдээ намын дарга нь ерөнхий сайд байгаа цагт эрх мэдэл хариуцлага хоёр давхар ирж байгаа учраас энэ засгийн газар харьцангуй өмнөхөөсөө доктортой байх юм нөхцөл бас бүрдсэн гэж яриад байгаа. Та юу гэж харж байна? Би засгийн газар доктортой ажиллах ёстой л гэж үзэж байгаа. Одоо 20 он хүртэл 2 жил гаруй хугацаа байна. Сонгуулийн бүр эрхийн хугацаа бас нэлээд одоо явчлаа. Амлсан зүйл их. Санж бодож байснаас илүү их хүнд эдийн засгийг би түлээж авсан. Энэ одоо мөрийн хөтөлбөрийн хэрэгжил биелэлтийг өрн дүүрэн хангахад хамгийн гол нь доктортой байх явдал болж чухлаа. Би бол доктортой засгийн газрыг ажилуулж 2020 он гэхэд энэ засгийн газар ард түмэнд амлснаа биелүүлж, хэрэгжүүлж
ажиллах ёстой. Та ерөнхийлөгчид сонгуулийн өмнөхөн одоо олон нийтийн дунд явуулсан судалгааг харсан л байх тийм үү. Тэгэхээр тэр судалгаагаар бол одоо улс төрчдийн рейтингээр бол та нам дотроо 2 илүү 3 дугаарт явж исэн санагдаж байна. Тэгэхээр зүгээр та бас ер нь ялах магадлал бас 100% биш юм байна гэдэг үүднээсээ ер нь ерөнхийлөгчид нэр дэвшгээсээ татгалзах бодол танд ер нь төрж байсан уу? Тийм судалгаагаар бол яг уу Нямдар дарга миний дээр би 2 дугаарт иймэрхүү судалгаа бол зөнхөлж байсан. Тэгээд намын баг хурал хууль дүрмийн дагуу л одоо хин хинтэн л одоо дэвших бололцоо бол байдаг. Тэгээд ингээд баг хурал асуудлаа шийдсэн. За тэгээ баг хурлын гишүүдийн олонх нь намайг дэвших зүйтэй гэж үзсэн. 16 оны улсын хурлын сонгуульд амжилт гаргасан намын дарга ерөнхийлөгчид дэвших зүйтэй гэж намын баг хурал төлөөллийн төв байгууллага үзсэн. За тэгээд би тэрийг итгэлийн одоо биелүүлэхийн төлөө бүх одоо хүчээ, бүх нөөц хөлцөөгөө ажиллах ёстой л гэж ингэж үзэж ил сонгуульд оролцсон. Таныг одоо ерөнхийлөгчид сонгуульд ялагдах үед одоо нэлээд хэд хэдэн томоохон таны эсрэг хар PR-ууд явсан. Тэр дотор одоо таныг бас удам хугацааны хувьд бас цэвэр Монгол бишээ гэдэг ийм одоо PR явсан. Үүний эсрэг та яагаад хангалттай хариулт өгөөгүй юм бэ? Магадгүй эннээсээ болоод бас Монгол ялна гэд өрсөлдөгч чинь хүчтэй PR хийгээд ялах ийм нөхцөлийг та өөрөө бүрдүүлсэн болов уу гэж би хараад байна. Тийм одоо сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бол сонгуулийн сурчлагын ажил ямаа бол бас яг бүгдийг ингээд удирдах зохион байгуулаад байх боломж бол их муутай юм билэ. Төвдөн Балжир гэдэг хүн л одоо телевизээр нэг ярьсан. За эхлээд бол манай аавыг одоо барга урдаас орж ирсэн барга хөөн гэдээ одоо ингэж ярьсан. За тэгээд тэрэн жаахан одоо эсэргүүцэлтэй тулсан баг. За сүүлд нь одоо манай ээжийг тэр шүүшүүзаны цэргийг одоо нэг даргын хүүхд болгож ингэж ярьсан. Сонгуулийн штаб бол энэ бүх одоо гүтгэлгүүдийг цагдаагийн байгууллага, бусад байгууллагууд нь өгсөн. Төвдөн Балжир гэдэг хүн өөрөө тэр сонгуулийн одоо төгсгөл хэрд бол бас уучлалт гуйсан. Яг тухайн үед тэр нь бол сонгуулийн одоо штабын мэдээгээр бол явж ил байсан байх, зүгээр хагас дотоо хариулт өгсөн байхыг бол үгүйсэхгүй. Ер нь бол их оромцгүй зүйлээр л одоо гүтгэж дайрч ингэж давшилсан. Манай аавыг одоо ингэж барга гаралтай хүн гэж ингэж ярьсан. Тэгээд энэ нь бол одоо бас нутаг орных нь олон хүмүүсүүд бол тэрийг бас эсэргүүцэж тийм биш гэж ингэж ярьсан. За манай ээжийг одоо бас ингэж хятад цустай хүн гэж ингэж ярьсан. За тэр нь бол яг хуу 1956 оны өрх гэр бүлийн бүртгэл дээр 56 он гэдэг чинь манай ээж 21 настай байсан. Тэр бүртгэл дээр бол 1954 онд манай ээжийн ээж нэг хөгшин одоо байсан, би бүдэг бодог сандгийн. Тэр хөгшин бол нэг урдаас орж ирсэн хүнтэй хамт амьдарч ирсэн юм билээ. Тэгээ 56 оны өрх гэр бүлийн бүртгэл дээр тэр хамт амьдарч ирсэн хүнийх нь бүртгэл нь байсан. Тэгээд тэр бүртгэлийг одоо энэ архив юмнаас олж авсан уу яасан, тэгээд тэр хүнийг манай ээжийн одоо аав мэтэр төрсөн аав нь биш юм тий? Төрсөн аав нь биш. Манай ээж 1935 онд төрсөн. 19 настай байхад нь ээж нь хүнтэй суусан. Тэгээд тэр 56 оны бүртгэлээр л одоо ингэж ярьсан. Тэгээ манай ээж аав хоёр бол одоо 10 дугаар анги төгсөөл одоо хоорондоо ингээд хань ижил болсон улсууд. Манай аав бол бас энэ боловсрол соёлын байгууллагаар одоо насаараа ажилласан ардын багш. Манай ээж бол одоо Сүрьегийн эмчээр 35-6 жил ажиллаад одоо тэтгэвртэй гарсан, ингээд бид нар хамт амьдарч байна. Хуучин цагт бол Монгол Хятад хоёр орны харилцаа ямар байлаа? Бас энэ Хятад гаралтай улсуудыг бас ажил алба хаших юмд нь ямар шахалт дарамт байлаа, тийм ээ? Ийм л цаг үед бол 1972 онд Монгол Улсын их сургуулийн одоо хичээл хүмүүжлийн асуудал эрхэлсэн 1-р орлого захирлаар тухайн үеийн одоо намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр 1981 онд одоо намын төв хороо өөрийнхөө дэрэгдэх намын дээд сургуулийн захирлаар Сэдэнбал дарга өөрөө гарын үсэг зурж улс төрийн төвчөөний тогтоол гаргаж одоо ингээд
томилж байсан. Гэхдээ тэр үед одоо бодвол судалж байж л томилж байгаа шүү дээ. За манай ээжийн хувьд бол ерөөсөө ангаахын сургууль төгсөөл сүргийн эмчийгээл хот дүүргийн сүргийн диспансерын эрхлэгч ерөнхий эмчийн хүртэл одоо хийж байсан ийм л одоо тухайн үеийн ийм сэхэтнүүдээ. За тэгээд та тухайн үедээ бас өөрийнхөө удам судрын талаар тодорхой тайлбар хэлэхгүй байснаас болоод олон нийтийн дунд эргэлзээ үүссэн. Яг үүнтэй адилхан тэр 60 тэрбумын бичлэг гэдэг одоо асуудал гарч ирэхэд та бас тодорхой няцаалт өгөөгүй л дээ. Тэгэхээр тэр дотор бол жишээлбэл таны яриа байсан гэл хүмүүс одоо би ч гэсэн тэгж ойлгоод байгаа. Яа харахгүй таны дуу хоолой байх шиг байсан та. Тийм зөвхөн өөрөө бол өгөөгүй л гэж байна. Би бол энэ 60 тэрбумын холбогдлолтой асуудлаар бол 2016 оны 6 сард ч байр суурь илэрхийлж хэлж байсан. За мөн сая сонгуул юу ярьч бас энэ бол одоо эвлүүлгээ гэдгийг ч ер нь хэлж байсан. Тэгээ намын даргын ажлыг хийж байхад бол янз янзын улсууд одоо янз янзын санаа идээд дэвшүүлж ингэж орж ирдэг. Зөв ч юм ярьдаг, буруу ч юм ярьдаг. Гэхдээ одоо төрийн албыг наймаалцах тухайд санал танд тавихад та одоо шууд одоо эсэргүүцэж ядаж одоо энэ болохгүй асуудал гэд хэлчих болоогүй юм гэдэг. Тэр ярианд бол би бол оролцоогүй. За. Тэр ярилцлаганд би бол байгаагүй. Энэ бол эвлүүлэг байна гэдгийг бол би тухайн үед нь хэлж байсан. Тэр бол яг уу тэр хотынхыг оролцуулсан уу гэдэг нэг тийм байдлаар бас таны үг яваад байна. Хэд хэдэн үг байгаа юм. Жишээлх юм бол намын байрны гадна цүнхтэй одоо хандив авчирж өгсөн хүний хандивын бүртгэл байхгүй болцсон байлаа гэдэг бол тусгаар тогтнолын ордонд намын санхүүжилтийн ажлын хэсгийн хурал дээр миний ярьж исэн яриад байж байгаа жишээтэй л байхгүй их мэтлэнгээр. За. Энийг эвлүүлсэн байна гэдгийг шүүх шинжилгээний байгуулагч нотолсон. Энэ бол одоо энэ 60 тэрбумын холбогдлолтой асуудлыг бол ер нь бол их олон удаа шалгасан шүү дээ. Тийм үү. 3-4 удаа шалгасан. Хамгийн сүүлд ерөнхийлөгч Баттулга ерөнхийлөгч болсныхоо дараа энэ хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгөөд эрүүгийн хэрэг үүсгээд цагдаа, авилгал, прокурор, тагнуул бүгдээрээ л нийлж шалгасан. 1800 орчим хүнийг одоо надаас ч хүрт 2 удаа асуулт байцаалд авсан. Авилга тавьсан газраас уу? Ингээд энэ хуулийн байгууллагууд энэ бүгдийг одоо ингээд үзээд энэ бол эрүүгийн хэргийн шинж алга энэ зүйлээр хийгдсэн зүйл бол байхгүй байна. Хэрэгцсэн зүйл байхгүй байна. Тийм учраас энэ хэргийг бол хэрэгсэхгүй боллоо гэд Улаанбаатар хотын прокурорын одоо шийдвэр өнгөрсөн оны сүүлчээр гарсан шүү дээ. Тэгээд ягаад одоо хашир хуульч танай намын одоо Ахмад гишүүн Нямдорж сайд ягаад 60 тэрбум бичлэг бол эвлүүлэг биш ээ. Би бүр нэг мэрэгжлийн хүний хувьд бол шууд уншиж чаднаа. Энэ бол эвлүүлэг биш. Чапи Нямдоржийг дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос биш. Одоо өөрийнхөө дуу хоолоогоор ярьсан эмийг энийг эвлүүлэг гэж хэлж болохгүй гэд манай телевизэд өгсөн ярилцлагантаа тэгж хэлсэн л. Тийм манай намаас бол одоо 2 ч хүн тийм зүйл ярьсан. Тэгээ энэ бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь одоо тэр асуудлыг үзэж хараад одоо ямар ихтгэл үнэмшил төрсөн тийм л асуудал байх. Ерөн зүгээр 2 удаагийн тохиолдол бол бий. Энэ дээр бол энэ бол эвлүүлэг биш, жинхэнэ материал байна гэсэн ийм одоо 2 удаагийн яриа бол байдаг. Нэгдүгээрх нь бол соёлын сайд байсан оюун цэцэг үлөө саран гэрлүүл нэг эмэгтэй. Америкийн нэгдсэн улсад би аваачаа шинжилүүлээд ирлээ. Энэ бол эвлүүлэг биш байна гэсэн. Тэгээ Монголын өнөөдөр хууль хяналтын байгууллагууд өөрсдийнхөө хийсэн үнэлэлт дүгнэлтээр л асуудал авч үзэхээс биш хэн нэгний Америкт аваачаа шинжилүүлсэн зүйлээр өнөөдөр Монголын хуулийн байгууллага өөрийнхөө үйл ажиллагаа нотлох баримтыг авах нь бол зохимжгүй. Хоёрдугаарт бол 2016 оны 6 сарын 26-нд энэ бичлэгийн тухай яриа гарахад нь би хэвлийн баг хурал хийсэн. Хэвлийн баг хурал хийхийн өмнө манай намын удирдлагууд нэлээд олон хүн байсан. За тэнд бол тухайн үеийн нийслэлийн иргэдийн хурлын дарга ажиллаж байсан Баттулга дээрээ ямар ч хаяггүй хэнд хандсан дугаар одоо тийм зөвлөгөө юм цаасан дээр энэ бол эвлүүлэг биш ээ гэж телевизээр ингэ тайлбарласан. Би бол тэр намынхаа удирдлагын хүрээнд бол за энэ бол тухайн үеийн хууль зүйн сайд Дорлогжвийн хамгийн ойрхны хамаатан энэ хууль зүйн шинжилгээний төвийн даргаар ажиллаж байгаа тохиолдолд
ийм имийг дүгнэлтийг бол гаргаж л таараа шүү дээ. Энийг би хэлье. Энэ хэвлийн баг хурал дээр би хэлье гэж. За. Та хэлээгүй шүү дээ. За гэтэл тэр хурал дээр манай намын одоо бас удирдлагын нэг одоо нөхөр маань бол заавал тэр зорилгожтой холбоотой юм яриад яах гэсэн юм дээ гэсэн ийм санал хэлээд ийм одоо байр суурьтай байгаад тэгээд би тэрийг бол хэлээгүй. Тэгэхээр одоо ерөнхийлөгч Батбулга дахиад одоо тэр бичлэгийг эвлүүлэх мөн үү биш үү гэдээ дахиад шалгуулсан гэж байна шүү дээ. Тэр шалгасан газар нь одоо шүүхийн шинжилгээний одоо газар байж таараа. Тэр газрыг одоо удирдах байгаа өндөрлөг жавын хамаатан хэвээрээ байгаа юу эсвэл солигдсон уу? Гэхдээ тэр одоо бол хүн солигдсон. За. Тэгээд тухайн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр энэ сошиал орчинд тавьсан энэ юмнуудыг бол шинжилж үзээд бол энэ бол эвлүүлэг байна гэдгийг нь бол хэлсэн. За сүүлд бол өнгөрсөн оны одоо 7-8 сард дахиад эрүүгийн хэрэг үүсгээд ингэж шалгасан. Тэгэхэд бол тэр одоо шинжилгээнд орох үндсэн материал юмнууд нь бол байхгүй гэсэн. За. Тэр одоо нөгөө бичлэг хийсэн хүмүүсүүд тэгээд байгаа зүйл нь бол эвлүүлэг гэсэн. Тэгээд энэ бол эвлүүлэг гэдэг нь бол нэг биш удаа бол ингээд хууль хяналтын байгууллагаар зохих төвшөндөө бол тогтоогдсон. За нөгөө талаас би энэ ярилцлаганд бол байгаагүй. Одоо зүгээр нэг асуудал бол бас надад бол байгаа юм байна гэж ингэж бодогдож байгаа. Ер нь ямар хүнсүүд, ямар бодлого зорилготой энэ одоо 60 тэрбум гэдэг схемийг бодож боловсруулж манай хотын намын байгууллагын удирдлагууд дээр очисон юм болаа. Ер нь ямар бодлого зорилготой байсан юм бол энийг ер нь одоо бас шалгах ёстой юм уу? Энэ бол нээлттэй байгаа асуудал гэж би бол бодож байгаа. Өнгөрсөн оны 8 дугаар сар засгийн газраа огцрохоос өмнөх үйл явцад танай намын удирдах зөвлөл 2-3 удаа хуралдсан. Тэр хурал дээр нэмдэр сайд одоо хурал хайж гарахдаа таныг одоо сандууг өмөрөөдөөс учраас аргагүй ирэхэд одоо сандал нэлэхгүй гарсан, орхиж гарсан гэж тайлбарласан. Та яагаад сандууг өмөрөөдөөс юм бэ? Үүнээсээ болоод таныг бол сандуугийн хамсаат юм байна гэж ойлгоод байгаа. Сандууг өрөөсөө өмөрөөдөөс зүйл байхгүй. Тэгэд яагаад огцруулах юм бэ? Сандуу намын хорооны дарга иргэдийн хурлын даргаасаа ер нь одоо би боли огцрыг би ёс зүйн хариуцлага хүлээе гэдэг юмаа бол 6 сард бичээд өгчихсөн юм шүү дээ. Тэгээд 6 сард бичээд өгсөн өргөдлийн одоо тэгээд тэр өргөдлөө надад өгсөн. За тэгээ энийг өргөдлөө одоо би ингээд нам дээр аваач өгөө гэхэд бол тухайн үед бол сонгуулийн үе байсан. Сонгуулийн ерөнхий менежер бол за энийг төр хүлээж авъя. Одоо бол ингээд төлөвснөөрөө яваад сонгуулийн сурчлагын хаймыг дуусгах ёстой гэдэг. За тэгээд сүүлд нь бол одоо архивч байж байгаа баг. Сандуугийн бичсэн өргөдөл сүүлд надад дахин гаргаж өгөхдөө бол онсороо засаал хуучин 6 сард бичсэн өргөдлөө надад өгсөн. Тэгээд өргөдлийн өдөр зүйл хүлээж авсан. Тэгээд хотын намын хорон даргаас нь нийслэлийн иргэдийн хурлын даргаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөсөн. За тэгвэл 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг юм болсон юм болвол бас таныг одоо ерөнхийлөгчийн сонгуулийн тэр одоо өрсөлдөөн мэтгэлцээний өмнө бас нэг бичлэг хийгээд тэр нь одоо ингээ олон нийтийн бас нэг игдэг хүргэсэн тал байгаа л да. Би бол тэр архал мэтгэлцээний хоёр бичлэгийг бол хоёулангийн хууль хяналтын байгууллагт яаж одоо энэ бусдын гарт очсон юм бэ? Энийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтэд бол тавьсан. Над одоо бол хариу мэдэгдээгүй, ирээгүй. Тэр бол ер нь яг одоо нэг хөдөө яваад ирсэн. Манай сонгуулийн штабынхан бас нэг байж болох асуудлуудаар юм бэлтгэл хийх нь зүйтэйгээд ингээд бэлтгэл хийсэн. За тэн дотор бас л эвлүүлэх хийсэн. Гэхдээ бичлэг хийх шаардлага байсан юм уу? Тэр чи одоо тэгж одоо бэлдсэн гэж тэрний бол би одоо зүгээр бичлэгтэй бичлэггүй байх шаардлагын бол тухайн үедээ бол нэг анзаараагүй ингээд хийсэн. Сүүлд нь бол яг хөө мэрэгжлийн хүмүүсүүд бас алдаа оноо байвал яг ийм юмн дээрээ ингэж алдаж байна, ийм байдалтай байна энэ төр гэдгийг заахад бас бичлэг хэрэгтэй гэж бичлэг хийсэн юм билээ. Энэ бичлэгчин задарснаас болоод таныг бол олон нийт энэ одоо үндэсний олон нийтийн телевизтэй хуваалдж байгаад баг ямар асуулт ирэхийг та бүр урьдаас мэдээд тэрэндээ бэлдээд ороод ирлээ гэж харсан шүү дээ. Асуултын хувьд бол 3 нэр дэвшигчид гурвууланд нь асуулт нээлттэй байсан. Энэ бол сошиалор одоо асуултуудыг авсан шүү дээ. Тэр бол гинтхэн үндэсний олон нийтийн телевиз гаргаж ирээд тавьсан асуултууд бол биш. Ер нь бол нэг асуултанд гуруулаа хариулах явдал бол тэр мэтгэлцэн гэдэг утгандаа бол илүү нийцгэл байсан баг. Тэгэхдээ үндэсний олон нийтийн телевиз одоо тухайн үед таныг одоо эрх баригч намын дарга гэдэг талаас нь танд бол илүү давуу тал олгоод одоо асуултын нууцыг задлсан болов гэж ойлгоод нөгөө өрсөлдөгчд нь бол тийм боломж олгоогүй гэж олон нийт ойлгосон доо.
За тэр бол одоо нэг тийм зохион байгуулалтад хийгдсэн зүйл бол байхгүй бах асуултаа сугалсан. Зүгээр ямар асуулт нь яаж суглагдсныг бол одоо адилхан л үгдийг эргүүлж байгаа л ингээл гарч ирсэн асуултанд нь л одоо хариулсан. Тэгэхээр танд одоо тавигдсан асуултууд нь нөгөө өрсөлдөгчдөөс чинь арай илүү зөөлөн одоо тал зассан маягтай тийм асуултууд байсан л да. Одоо их таныг одоо аяду зөөлөн зан чинь одоо улс төрд нөлөөлдгүү ч гэдэг юм нэг иймэрхүү маягийн асуултууд чинь танд одоо хэтэрхий тал засгсан биш таныг ингээд эргүүлээд одоо эвгүй байдалд оруулчих шиг болсон. Надад бол тийм асуултууд нь харин бүр улам хэцүү юм шиг санагдчихсэн. Өөр одоо бас ажил төрлийн, улс орны хөгжлийн ийм асуултууд байвал хүн бас бодож байгаа санаж байгаа зүйлүүдийг ярьж болгосон. Сүүлд нь бодож байхад бол надад тэр асуултуудад бол хариулахад бүрж илүү их хүнд байсан юм шиг санагддаг шүү дээ. Та одоо намын даргын ажлаа өгчлөө. Ерөн зүгээр бас хэрвээ одоо ерөнхийлөгчд нэр дэвшээгүй бол намын дарга хэвээрээ байх байсан та гэсэн бодол бас төрдөг. Гэхдээ ер нь бол манай намын их хурл бол 4 жил тутам болох дүрмтэй. Ерөнхийлөгч нэр дэвшээгүй бол намын их хурл болдгоор л энэ оны сүүлээр болох л байсан. Гэхдээ тантай харилцах тооцох асуудал арай л ярихдахгүй байсан болов уу гэж. Гэхдээ мэдхгүй тухайн үед одоо тийм нөхцөл байсан бол яаж одоо асуудал үүсэх байсан зүгээр би намын дарга байгаад өөр хүн дэвшээд амжилтгүй оролцсон бол бас л адилхан л намын дарга хариуцлага хүлээн шүү дээ. За амжилттай оролцсон бол одоо яг хуу сайн байна л гэх байсан баг. Одоо тэрнийг бол тэрэнд орсон бол өчгчөөсөн хөөхгүйчөөсөн гэж харамсаж ингээд авах юм бол алга. Гэхдээ одоо би намын одоо бас удирдах зүйлийн гишүүний хувьд энэ намыг удирдлагч байгаа хүний хувьд бол намын ажил амьдралаас ер нь хүн дээрээ холдоод байгаа юм бол алгаа. Таныг бас хотын дарга байхдаа энэ Улаанбаатар хотын ойролцох юм уу хотын төвийн газруудыг бас наймаалцахад таныг одоо гол үүрэг гүйцэтгсэн гэсэн юм хардлага яваад идэг. Тэгэхээр үүнээс үүдээ таныг ер нь одоо хотын газарч байна уу хотын албан тушаалууд ч юм уу ер нь бүгдийг нэгэд наймаалцаад идэг хүн юм байна гэсэн юм ойлголт надад ч бас төрсөн л дөө. За тийм юм байхгүй яг би бол Монголын төрд одоо бас 20 гаруй жил зүтгэж байна. Хууль дүрм номынхын дагуу л одоо ажиллаж байгаа. Ямар нэгэн наймаацсан барьсан ийм зүйл бол байхгүй. Газрын наймаачсан гэдэг яриа бол ер нь бол 2005 онд бараг намайг хотын даргын ажлыг өгсөний дараа үүссэн яриа шүү дээ. Энэ бол Баянгол дүүргийн 65 дугаар тойргийн улсын хурлын нөхөн сонгуулийн өмнө л гинтхэн ийм одоо яриа үүссэн байхгүй юу? За зүгээр газар олголтын асуудлаар гомдолтой, шүмжилтэй ийм зүйлүүд бол их байдаг байсан. Би бол 6 жил 9 сар хотын дарга хийсэн. 90 оноос хойш хамгийн урт удаан хугацаанд хотын дарга хийсэн хүн бол би байх. Ер нь энэ хотын газрыг бас иргэдэд эзэмшүүлэх, эзэнтэй болгох, эргэлтэнд оруулах, бүтээн байгуулалт бий болгох, барилга байгууламж бий болгох, тэнд ажлын байр бий болгох ийм л эрх зүйн үндсийг тавих юмсан л гэж одоо би ер нь жоохон бодож ажилласан л да. Хууль дүрм зөрчсөн зүйл байхгүй. Тэгээ яг хуу зүтгэсний 2003 оны 1 сарын 1-ээс эхлээд газрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Анхны дуудлагын худалдааг одоо Монгол улсад бараг л би анх зохион байгуулсан. Анх удаа Монгол хүн 0.7 га газраа хувьдаа авах гэрчлэгэнд би бас гар өсөг зурсан. Хэн нэгэн одоо тэг дарга ингээд шууд бас энэ газрыг олгоно, энэ газрыг олохгүй гэд ингээд бас байдаг ид биш л дээ. Жишээлх юм бол хотын дарга дангаараа шийддэггүй гэж хэлэх гээд байна да. Хотын даргын шийдэх үндслийг мэргэжлийн байгууллага гаргадаг. За. Жишээлх юм бол 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэдэг төлөвлөгөөг бол тэр үе засгийн газар баталдаг байсан. Одоо бол их хурл баталдаг болсон. Газар зохион байгуулалт, хот байгуулалтын одоо албадууд бол өөрсдөө энэ онд 40 га газрыг одоо иргэдэд олгоно, аж ахуйн нэгжид олгоно, ийм бүтээн байгуулалтын юм зориултаар олгоно гэж ингэж гаргаж ирээд тэгээд тэрний иргэдэд олгодог. Ийм л байдлаар бол олгож байгаа. Тэрнээс зүгээр одоо нэг хотын дарга одоо ингэж явж байгаад шууд за энийг одоо олгоно гэдээ ингэж шийдэж байгаа зүйл бол аль ч хотын даргын үед бол байхгүй. Одоо хотын газрыг олохдоо бол дуудлага худалдаагаар одоо хамтын шийдвэрээр олгосон гэж хэлж штэ. Гэхдээ бас надад бол бас нэг юм хардлага байна. Магадгүй танил тал ах トゥ баг өөртөө ч тийм гэр бүлдээ давуу тал олгоод энэ айтайхан газар дараа нь эн чинь томоохон одоо бизнесийн одоо их усэр болно гэдэг үүднээсээ та өөртөө ч юм уу бусад найз нөхөдөө давуу тал олгоод өгсөн юм биш үзээ. Дуудлага худалдааны одоо нууцыг задлаад хэлчихье тий. За хэрвээ дуудлага худалдааны ч юм уу тендер сонгон шилруулалтын нууцыг одоо ингээд задлах юм бол хууль зөрчсөн хэрэгт орно шүү дээ. За.
2012 оны орон нутгийн сонгуул ардчсан нам яллаа. Батулбаатар Улаанбаатар хотын захирагч боллоо. Хотын захирагч болоод төрийн албан хаагчдын одоо өөрчлөлт шинжилтүүдийг л одоо хийхдээ түүхэнд анхудаа газрын албаны дараагаар газар зохион байгуулалтын энж мэрэгжилгүй, хот байгуулалтын энж мэрэгжилгүй, хууль хяналтын байгууллагт мөрдөн байцаа халданд, өдөртөх халданд ажиллаж байсан хүнийг авчирч тавиад өөрөөсөө өмнөх бүх хотын даргын одоо газар олгосон барьсан энэ бүхэл асуудлуудыг шалгасан. Би зүгээр одоо эхний 2 жил бол ер нь бараг 2 жил шалгалт явуулсан. За. Гэхдээ тэгээд тэр шалгалтаар ямар хууль зөрчсөн, ямар үйлдэл гарав? Ямар зүйлийг одоо хууль хяналтын байгууллагч шалгуулв? Энэ зүйл гараагүй. Энэ бүгд л үе үеийн хотын дарганаар л одоо хуульд нийцсэн байдлаар л тэр юм ал олгож ил явсан. За хардлага сэрдлэг байгаагийн үндсийг бол би бас нэг хэлчихье гэж бодож байна. Яг үнэндээ бол нэг бүтээн байгуулалт хийчих юм боломжийн газар дээр бол одоо ч хотын дарга Батуулдад тийм зовлон бол байгаа л байна. За энэ газрыг одоо ингээд нэг газар олгуулалтын төлөвлөгөөнд ингээд тусчлаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд иргэдийн хурлаараа баталчлаа. За тэн дээр хүсэж байгаа сонирхож байгаа хүн 10-аас ч илүү баг. За тэгээд тэр 10 хүний дунд тэн дээр сонгон шалгаруулдаг юм одоо ямар нэгэн байдлаар шийдчихлээ. Наад 9 хүн бол гомдолтой л байна. Магадгүй зүгээр сонгон шалгуулалтан дээр хэрвээ одоо нөгөө намын юм уу эсвэл бизнесийн өрсөлдөгч нь одоо гарч ирэх гээд байх юм бол ямар нэгэн байдлаар ингээд цааргалаад өгөхгүй байх нөхцөлийг хаагаадах нөхцөл боломж бас байгаад байгаа юм шүү. Боломж байхгүй. За. Одоо сонгон шалгаруулалтч бай, дуудлага худалдаач бай бүгд л бит хүмжилтэй байж байгаа л тодорхой хугацаанд л комисс гараал ингээл задлж байгаа шүү дээ. Тэгвэл одоо өнгөрсөн жил Монгол Ард Хувьсгал намын дарга намрын их баяр манай ам нэвэл ярилцлаганд орохдоо таны тухай дурдсан. Өөрөөр хэлбэл инх баяр намын дарга байх үед одоо та хотын дарга байсан юм а да. Тэгээд та хотын дарга байх үедээ манай намд одоо 2-300 сая төгрөгийн одоо хандив өгсөн энэ хүнд одоо энэ одоогийн энэ Централ Тауэрын газрыг одоо олгоё дарга намд нэлээд мөнгө өгсөн штэ гэдэг байдлаар та гуйж орсон. Тэгээд инх баяр дарга нэг анзаарахгүйгээр бараг тэгээ зөвшөөрчихснөөс болоод би одоо би бодоход алдсан байдгаа гэд ярьсан да. Гэхдээ тийм зүйл огт болоогүй. За. Централ Тауэр гэдэг газрыг яаж олгосон юм бэ гэхээр зэрэг энэ намайг хотын дарга байхад олгосон үнэн. Аха. Энэ бол тендер сонгон шалгаруулахаар олгосон. Гэхдээ намд хандив өгсөн гэдэг давуу эрхийг өгөөгүй юу? Тийм байхгүй. Тэр бол би тэр одоо MCS компани авсан MCS компаниас би хандив авч ирсэн удаа бол байхгүй. Зүгээр инквайри дарга өөрөө ямар байсан би тэрнийг бол мэдэхгүй. Би бол тийм хандив авч байгаагүй. Тэгээ 3 байгууллага оролцсон. MCS гэдэг энэ компани боловсруулж орж ирсэн төсөл нь шалгараад тэгээд олгогдсон. Энийг бол одоо шалгаж үзэх хэрэгтэй л дээ. Шалгаж үзээд 2-300 сая төгрөгийн хандив авчаад намайг олгоцсон гэж ярьж байгаа бол одоо инквайри дарга намайг бүтгэж байгаа хэрэг болох нь. Тийм ээ. Шалгаад үзэл одоо ийм байх юм бол бас инквайри дарга тэр буруу санаж бодож яваа юм аа засаж залруулах хэрэгтэй шүү дээ. Энэ бол сонгон шалгаруулалтаар олгосон. Ийм газар ямар нэгэн хандив байхгүй. Намын дарга хүнд бас нэг хэнийг улс төрд цааш нь явуулах уу, хэний карьерийг дуусгах уу гэдэг бас давхар эрх мэдэл байдаг л да. Өнгөрсөн сонгуулиар танаа нам энэ одоо менежмент дээр жаахан алдвуу гэж хардаг вэ? 65 суудлал гэдэг бол бас тийм бага суудлал биш шүү дээ. Таны хэлж байгаагаар бол алдаагүй бол 76 авах байсан юм уу? Тэгвэр гарч ирсэн гишүүдийнх нь чанар чансаг хараад тэгж ойлголт төрж байгаа юм л да ер нь бол. Энэ 65 гарч ирсэн гишүүний ард талд бас өрсөлдөй барья гэсэн бодолтой саналтай хүн бол байсан байхыг үгүйсэхгүй. Би намын дарга болоод 8 удаагийн судалгаа хийсэн. Зарим судалгааг би одоо ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, бүлгийн дарга Бямцогт хоёртоо ч хэлэхгүй хийлгэж байсан. Ямар нэгэн нөлөө орчих вэ гэж. Үнэхээр энэ аймагт хинийх нь рейтинг ямар байгаа юм бэ гээл. Тэгээд би тэр 8 удаагийн судалгааны үндсэн дээр за энэ улсууд бол илүү магадaltaй байгаа юм байна. Сонгогчд хүлээж авах боломж нь бол илүү байгаа юм байна. Гэж үндсэндээ миний судалгаагаар нэр дэвшилт бол одоо ер нь бараг 99% нь явсан.
ганц хоёрхан өөрчлөлт бий. 16 эмэгтэй хүнийг дэвшүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас бат дэвшүүлсэн. Харин би бол яг таны эсрэг ярих гэж байна. Харин ч энэ одоо олон залуучуудыг олоод дэвшүүлсэн болов. Тэгээд ч бас энэ 65 хүрэхэд бас тэр нь нөлөөлсөн болов гэж би бол ингэж бодож байгаа. Өнгөрсөн 4 жилд ардчилсан нам одоо ард түмний хүсэлтийн дагуу сайн ажиллаж чадаагүй учраас ард түмэн бол Монгол ардын намд нь өсөн дээрээ гэдэг танай намыг сонгосон. Энэ намыг сонгосон болохоос биш тухайн хувь гишүүнийг сонгоогүй. Тийм учраас одоо ардчилсан намын гишүүн Батбул одоо ардын намын нэрээр бор халзан хойнчс дэвшсэн гарч ирэхээр байлаа гэж ингэж тодорхойлсон л доо. Тийм хүчин зүйл бол би нэг үйл ярихад. Тийм хүчин зүйл. Гэхдээ тэр бол бүрэн дүүрэн одоо 100% тийм биш. Энэ бол тодорхой хэмжээний тийм хүчин зүйл бол байсан. Эрх баригчид өөрсдөө урагшгүй байснаас иргэдийн саналууд л одоо эргэсэн. Сонгуулийн дараа хийсэн судлаачд бол танаа намын мөрийн хөтөлбөр их сайн байсан. Үндсэлтэй, тооцоотой, иргэдийн бас хүсэж байгаа энэ асуудлуудыг оруулсан шингээсэн ийм мөрийн хөтөлбөр байсан явдал бол сонгуулийн энэ ялалтанд нөлөөлсөн гэж. Тэгэхээр одоо бас намын нэрээр гарч ирчээд намынхаа нэрийг одоо сэвтүүлээд байгаа хэсэг гишүүд байгаад байна. Энэ гишүүдийн ёс зүй болон гишүүдтэй холбоотой гэмтэргийн чанартай ч гэдэг юм уу зөрчилтэй холбоотой мэдээлүүд танд бас ирж л байгаа да их хурлын дарга хувьд тийм үү. Тийм тэгэхээр ер нь бол улсын хурлын нэр хүнд бол улсын хурлын гишүүдийн одоо ерөнхий ёс зүй энэ байдалтай бол их холбоотой байна. Гэхдээ бол бид хууль эрх зүйн орчноо шинчилж өөрчлөх хэрэгтэй. Яг энэ асуудлаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бас бид ярьж байгаа юм. Өнөөдөр бид нэр хичнээн ёс зүйгүй байлаа гэд гишүүний бүрийн эрхийг түтгэлзүүлэх юм боломж байхгүй. Хууль эрх зүйн зохицуул байхгүй. Хариуцлага тооцох ёстой байна уу байна. Байхаар хэмжээнд одоо яригдж байгаа асуудлууд байна уу байна. Гэхдээ хууль эрх зүйн хувьд ийм боломжгүй байна. Танд ус одоо хуулийн байгууллагуудаас их хурлын даргад гомдол шүм өсөлтүүд ирж байна уу? Да шалгамаар байна, бүрийн эрхийн түтгэлзүүлэх шаардлага байна гэдэг ийм одоо өсөлтүүд ирж байна. Яг өнөөдрийн байдлаар нэг ч гишүүний тухай. Тийм үү? Хэрвээ ирж байгаа бол тэр чинь бид хилцэх бас хуультай дүрмтэй хоногтой хугацаатай юм чинь тэгэл яригдж таарна шүү дээ. Тийм зүйл ирсэн зүйл бол байхгүй. Зүгээр гадуур яригдж байгаа энэ сошиалор ч юм уу хэвлэлэрч яригдж байгаа зүйлүүд бол байна. Би тэрийг харж л байна. Гэхдээ гадуур яригдж байгаа зүйлээр бас тэр хариуцлагыг тооцож болохгүй. Харин шинэ үндсэн хуулинд бид нар энэ талаар судалгаа хийж байгаа. Бүрэн эрхийн түтгэлзүүлдэг, цалингийн хастаг, үг хэлэх эрхийн хастаг ямар нэгэн тийм санкцтай ийм үндсэн хуультай орн бол 48 улс байна. Одоо бидний одоо энэ үндсэн хуультай холбогдуулж судалж байгаагаас 48 улс оронд бол парламентын гишүүнийг хариуцлага тооцдог ийм үндсэн хуулиндээ заасан юм байна. Тэгэхээр бидний үндсэн хуулийн нэмэлтэнд бол энийг бас анхаарах хэрэгтэй. Хуралдаа огт суудаггүй эсвэл одоо буруу зуруу асуудалд оролцолтод байгаа ийм гишүүдийг заавал үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээхгүйгээр одоо цалингийн хасдаг ч гэдэг юм уу тодорхой одоо хангамж эрх мэдлийн хасах ийм боломж их хурлын даргын хэмжээнд бол байгаа л гэж би хараад байгаа юм да. Хуулийн хувьд боломжгүй юм. Тодорхой ер нь хариуцлага тооцох ёстой ийм одоо яригдж байгаа ийм зүйлүүд бол байна л да. Тэгийн тухай хууль, улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгийн тухай хуулинд ер нь одоо энэ эрс гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар юу байх вэ гэдгээр сая одоо төрийн байгуулалтын байнгын хороо бол өмнөх их хурлын парламентын гишүүдийг байлцуулж байгаа л нэлээд том одоо тийм санал солилцох хурал уулзалт цуглаан хийлээ. Энийг эрх зүйн ийм үндсэлтэй болох хэрэгтэй. Би их хурлын гишүүн, би энэ ангийг удирдах байгаа, би одоо илүү байх ёстой гэд ямар нэгэн хуулийн үндсэлгүйгээр зүгээр дур зургаараа одоо ингээд бас асуудлыг шийдээд байх боломж байхгүй шүү дээ. Байхгүй байна. Тэгэхээр ерөнхийлөгч одоо улсын хурлын чуулган дээр бас үг хэлэхдээ одоо улсын хурлыг одоо цаашид энэ байдлаараа ажиллах юм бол одоо тараах санаачлагыг одоо ерөнхийлөгчийн зүгээс гаргана гэдэг ийм мэдээллийг хийсээ энэ хэр зэрэг одоо боломжтой вэ? Ер нь бол улсын хурлыг тараахыг бол улсын хурлын гишүүд өөрсдөө шийднэ. Өнөөгийн байгаа эрх зүйн орчноор 3-2-ийн хүрээнд бол энэ асуудлыг бол шийднэ. Ерөнхийлөгчид тийм санаачлаг гаргах хэрэг байгаа юу? Үндсэн хуулийн одоо цэцгийн дүгнэлт юм гараад ингээд яах юм бол ерөнхийлөгч бол тийм санаачлаг гаргах, их хурлын даргатай зөвшөлдөж тийм санаачлаг гаргах боломж бол байгаа. Гэхдээ өнөөдөр яг зөвхөн утааны асуудлаас болоод ч юм уу те. Ямар нэг одоо тийм ерөнхийлөгчтэй тааламжтай тааламжгүй байснаас ч юм уу 3 удаагийн хориг хүлээж авахгүй байх гэдгээс ч юм уу болоод улсын хурал тарах тухай асуудал яригдж бол болохгүй байх л та. Би зүгээр хувь хүнийхээ хувьд бол
Улсын хурал одоо ингээд хариуцлагагүй байна гэдэг ингээд олон түмэн ингээд үзээд ингээд тараа гэвэл надад хувь хүний хувьд бол тэрэнд үгүйгээд эсэргүүцээд байх юм бол алга. Би Монголын төр Монгол улсын нэр хүнд гадаадад тэгээд энэ улс төрд бий болсон нэг үйл явдал бол жишг болон одоо цаашаа уламжлагдсан тогтдог. Энэ талаас нь аваад үзэх юм бол улсын хурал тарах юм боломж байхгүй. Төрөө өмүүлж тарааж бутрааж байгаа л хэрэг явдлуулах юм. Тэр тусмаа ийм нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүний хувьд бол ийм зүйлийг бол би ярьж болохгүй гэж ингэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд танай одоо олонхын бүлэг хэд хэдэн эргэж бутсан шийдвэр гаргасан. Тухайлх юм бол сонгуулиар хичнээн сайхан мөрийн хөтөлбөр амлж гарч ирсэн боловч яг бодит байдал дээр тэр амлсныхаа эсрэг ажилласан учраас танай намын нэр хүнд болон энэ парламентын нэр хүнд унахад нөлөөлөд ам шүү. Тэгэхээр яг зүгээр эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр бид нар засгийн эрх авснаас хойш 1 тэрбум 80 сая Америк долларын гадаад өрийг яг Монгол улс хүлээсэн үргийнхаа дагуу цаг хугацаанд нь төлчлөө шүү дээ. Тийм ээ? Эхний 580 саяыг өнгөрсөн 17 онд төлөөгүй байсан бол өнөөдөр Монгол улс дэлхийн нийтэд юг зарлагдах байсан. Энэ бол санхүүгийн дампууралд орсон нөгөө дефолт гэж яриад байдгийг одоо зарлахад бэлэн болсон байсан шүү дээ. Тэгээ энэ байдлаас гарахын тулд бол тодорхой арга хэмжээг бас валютын сантай ойлголцод тохиролцож бол авсан. Тэгээ эргэж буцлаа гэдгийг бол би бол нэг бас хүлээж авах ёсгүй маа гэж бодож байгаа. Зүгээр яг татвар нэмэхгүй гэчээд татвар нэмсэн гэдэг нь бол үнэ. Гэхдээ нэмэхгүй байхын аргагүй байсан. Энэ оны жилийн эцсийн байдлаар 660 тэрбум төгрөгийн төсвийн орлого давлаа шүү дээ. Тэгвэл 13 оноос хойш 4 жил 1 их 80 төгрөгөөр төсвийн орлого тасарч байсан. Үнэн шүү дээ. Тэгээд энэ төсвийн орлого бүрдсэн, валютын нөөц 1.8 тэрбумаар нэмэгдсэн. Гэхэд энэ бүгдийг чинь бол үнэлт дүгнж цэгнж үзээд тэр нийгмийн даатгалын сангийн одоо бүрдүүлэлт байдлыг ингээд дүгнж үзээд тэр тэтгэврийн 65 гэдгийг хуучинд нь тий сонголттой болгоод 4 одоо шатлалтай хүн амын орлогыг нэг болгоод за тэгээд энэ 10 сараас эхлээд инфляцийн түвшинтэй уялдуулж цалингаа нэмж болно гэдэг ингээд. Тэгэхээр нэг тохирцсон юмаа бол тэр чигтэн ингээд явчихж байгаа хэрэг бол биш. Энэ одоо хүнд нөхцөл байдлаасаа бид нар 18 19 он гэхэд гарч 20 онд бас ерөнхийдөө одоо бүтээн байгуулалтын ажил энэ хэлсэн ярьсандаа хүрх ийм боломж олцоо бол бас байгаа. Одоо хэдийгээр одоо татвар төлөгчид ард иргэдийн одоо ачааг нэмсэн мөртлөө төр засгийн зардлыг одоо бас давхар нэмээд байна. Өөрөөр хэлэх юм бол төр засаг өөртөө зардлаа багасгахгүйгээр ард иргэдийн одоо татварыг нэмээд цалингийн одоо нэмэхгүй байдлаар ингэж одоо буруу бодлого явуулаад байна л гэж шүүмжлээд байгаа юм да. Зардал бууруулах талаар бол бас тодорхой авсан арга хэмжээнүүд биш шүү дээ. Гишүүд сайд нарын одоо энэ тансаг зардлууд бас хэврэл байна гэл. Ер нь бол 17 оны төсвийн тодтолыг хэлцэхэд бол бүх байгууллагуудын төсвийг 1% одоо ингээд бууруулсан. Төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх одоо жишээ нь 2 хүн тэтгэврт гардаг юм бол 1 хүн одоо оронд нь ажилд авч гэдэг юм уу тийм ээ. Жишээ нь их хурл бол өөрийнх нь төсвийг 10% л бууруулсан газар. 17 онд. Энэ мэтлэнгээр бол зардлыг бас багасгах талаар одоо бодож санаж байгаа ийм зүйлүүд бол байна. Улсын хурлын даргын одоо зардал хэр зэрэг танагдаж чадсан бэ? Таны бас тойрогт одоо бас ахиухан мөнгө туссан л байх гэж би хардж байна та. Өөрөөр хэлбэл танд магадгүй засгийн газар гэдэг юм уу гишүүд бас давуу тал болгоод таны тойрогт ахиухан одоо хөрөнгө оруулалт тавьчих жишээ тийм үү? Эсвэл таны цалингийн зардлыг ч гэсэн бас хасаагүй байх магадaltaй юу? Цалин бол тийм боломж байхгүй шүү дээ. Одоо хуулийн дагуу тогтоосон цалинтай. Их хурлын даргач одоо гишүүдээс арай л өндөр авна шүү дээ. Мэдээж хэд авдаг одоо? За нэг асар өндөр зүйл бол байхгүй. Яг нэг 5% л одоо илүү байгаа баг. Тийм илүү зүйл бол байхгүй. 2 сая төгрөг хүрэхгүй гэж хүрэхгүй тий. Тойргийн хувьд бол яг л бусдын жишгээр л жишээ нь яг одоо миний сонгогдсон тойрогт бол яг нэг энэ 18 онд нэг 2 дотор байр, нэг соёлын төв. Би чи 11 сумтай хүн. Тэгээ тийм л зүйл тавигдчих шээ те. Улсын хурлын даргын цалин 2 сая төгрөг хүрэхгүй гэж байна. Тийм үү. Тэгэхээр та бас өөр одоо орлогын хүүсвэрээс л одоо гэр бүлээ авч явж байгаа байх гэж би хардж байна л да. Танд гэр бүлийн бизнес мэдээж байгаа үстэй. За надны бизнесэд байх тийм сүртэй зүйл бол байхгүй. Манай гэр бүлийн хүн бол яг нэг сургуулийн багш. Ийм хүн байгаа. Гэр бүлийн бизнес гэж бол нэг юм байхгүй. Зүгээр яг манай гэр бүлийн хүнд бол нэг сургуулийн нэг хувийн сургуулийн 3-1-ийг одоо эзэмшиж байдаг. Тэгээ мэрэгжил сургууль төлөвлөлийн техникум юм сургууль. Хүнсний
одоо технологийн сургууль гэж. Та тэгвэл уул уурхайн лицензтэй юу? Баггүй. Байхгүй юу? Зүгээр таныг бас хотын дарга байхдаа өөртөө давуу тал болгоод наазах нь уул уурхайн лиценз үгүй одоо хотын төвд нэлийн одоо боломжийн одоо үнэтэй офисын газар бол авцсан л гэж би хардаад байна да. Нэг түүцэж байхгүй. Нэг түүцэж байхгүй. Үгүй тийм үү? Нүхтийн аманд нэг та тийм шудраг хүн үү эсвэл нүхтийн аманд нэг Зуслангийн байшин би нэг 40 хэмжээтэй өлөө 40-50 хэмжээтэй газар дээр байрлсан. Нэг тийм бол газар байшин бий. Зуслангийн байшин тэл гэж хэлгээд байна. Та улс төрд одоо цаг наргүй явдаг хүн гэр бүлдээ цаг зарцуулж чаддгүй даам бол хэдүүлээ. Одоо бол яг уу би ээжтэйгээ гэр бүлийнхаа хүнтэй гурлал амьдарч байна. Хүүхдүүдтэй тусдаа гарцсан. Хүүхдүүд тусдаа гарцсан. Хитэн хүүхдтэй лээ? 2 хүүхдтэй. 2 хүүхдтэй тий. Өвөө эмээ болцсон тий. Ачцээ одоо олон болж байна өө. За 2. 2. Тий. Ачтай. Ач. Хүүгийн охин гүү 2 байна. Та ерэн зүгээр хөргөн бэрүүдээ ер нь ямар шалгуураар сонгож авдаг вэ? Магадгүй бас удам судар өөр олон юм хардгалахта боловсрал мэрэгжил гэл хатан маавн сонгод юм уу? Гэхдээ ер нь ямар шоу хүмүүсээс ууж байна, яг ч нэг ч юм надад бас их тийм сонин тохиолдол таарсан. За. Миний хөргөн хоёр хоёулаа Дорнод аймгийнх. Тэгээ наран ургах зүгээс л одоо би хүү охин хоёртой юм байгаа. Бэр хөргөн хоёр л ирсэн шүү дээ. Манай бэр бол ээж нь яг одоо нэг хотод жижиг бизнес эрхэлдэг. Тэгээд эцэг өвгөд нь бол энэ Дорнод аймагт хүнлэгийн салбарт одоо тэр галтгоо малтгоонд ажиллаж исэн тийм ажилчин усууд юм билээ. Манай хөргөн бол мөн Дорнод аймгийнх, аав нь төмөр замын нэг машинист. Ээж нь тэр жижиг одоо нэг хөдөлთა эрхэлдэг түүц мөц эрхэлдэг юм л хүн байдгийн. Тэгэл хүүхдүүд өөрсдөө л одоо тэгээд явж байгаа л танилцаал тэгэл тайлгэр болцоос шүү дээ. Хүүхдүүдээ гадагшин сургуульд явуулахад та зардлыг өөрөөсөө гаргасан уу? Эсвэл магадгүй бас нэг аль нэг тэтгэлэгт хамруулсан уу? За манай охин бол тэтгэлэгт хамрагдсан. Тэгээ хөгжлийн түлхүүр гэж нэг сангаас. Манай хүү бол одоо манай хүү чинь одоо энэ Японд нэг мужийн шгшээвагийн тамирчин. За. Байсан. 8 жил тамирчин хийсэн. Тэгээ өөрөө цалин аваад баг биднээс илүү цалин авч ирсэн. Саксны тамирчин хийгээд сургуульдаа сураад тэгэл одоо Монгол банкнд ажиллаж байна. 10 оноос хойш. Хүүхдүүдэд бас нэг боломжийн агтайхан одоо албан тушаал тавих эрх нь бол танд одоо байгаа шүү дээ. Яг ер нь зүгээр одоо энэ сонгуулийн дараа энэ төр бол бас намын одоо боловсон хүчнийг байршуулах энэ төр асуудал бол байдаг. Гэтэ би бол одоо тэр нэг хөгжүүхтаа ч юм уу ах トゥ нараа ч юм уу гэдэг нэг наашин шашин дэшин доош нь болгоод байгаа юм зүйл бол байхгүй. Миний хүү бол одоо 2010 оноос хойш Монгол банкнд ажиллаж байна. Тэгэл Монгол банкнд ажиллаж байгаад нэг 2 жил хэртэ Америкт Монгол банкны зардлаар мастерын хийгээд ирсэн. Колумбик сургуульд. Тэгээд ирээд нэг жоохон ахлах мэргэжилтийн хийж байгаад нэг одоо нэг газар хэлтсийн захирал хийж байгаа. Охин бол яг одоо бас намайг дуурайгаад улс төрд орж ин сонгой хайрханд үргэлтэл иргэдийн урал муралд чинь одоо нэлээд л үдсэн шүү дээ. Тэгээд ялсан хөрхий бас амаргүй сонгуул байх шиг л байсан. Тэгээд эмэгтэй хөвгтөгтэй зүтгэсээр угаал ингээд л ялсан. Тэгээд улс төрөөр бол одоо ингээд явах байх. Одоо аав нь одоо парламентын сонгуульд, охин нь орон нутгийн сонгуульд оролцоод яллаа. Тэгэхдээ тодорхой хэмжээгээр гэр бүлээс бол нэлээд зардал гарсан баг тийм үү? Энэ зардлыг таанаас яаж болсон бэ? За сонгуулийн зардал яах вэ? Тэгээд бас найз нөхдөө танд юм гээд ингээд юм яаж байгаа тэгээд яг уу бас болтгол юм. За би ч үл яг уу одоо 4 удаа сонгогчлоо. Бас намын нөхдүүд байна. Ер нь зөвхөн улс төрд амжилттай олон жил явхад ер нь бас ард нь бас санхүүгийн бас нэг баттай их усэр байх шаардлагатай гэж би ойлгодог л тоо. Тэгэхээр танд тийм их усэр байхгүй гэсэн үг. Гэхдээ одоо их усэр яг уу эн чинь бас өөрийн тэгээд нэг жоохон цалин цав байна, хадгаламжийн юмнууд байна. Ойр зүр юмныхаа мөнгийг бол бас аргалалгүй яах вэ? Та чи хөрөнгө оруулалтын хэмжээгээр энэ 76 дотор чинь аль түвшинд нь явлаа? За дундаас доогуур байлгүй дээ одоо.
Та чинь морин спорт уяачдын холбоог одоо тэргүүлж байгаа юу? Тэргүүлж байгаа. Тэгэхээр одоо хувьдаа бас нэлээд адуутай гэсэн үг үү те? Тийм, би чинь энэ хөрөнгө оруулгын мэдүүлгээр мал аж ахуйгаараа бол жоохон дээгүүр орсон баг шүү. Би энэ 300 гаруй адуу байдгийн тэрийг хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр бичсэн. За тэгээ сая ч одоо сүүлийн үед бас л их адуу малтай тэрэм төргний адуутай мадуутай гэдэл шугжил байх шүү дээ. Тэгээд одоо энэ сайн ухшлийн адуунаас улсуудын энэ уралдуулж байгаа, сайн уралдаж байгаа адуу малыг авчиж өгөлцөж байгаа байдлаас харах юм бол юу 300 итгэл 3 адуу ш тэрэм өрч магадгүй шүү дээ. Тэгээд би юу л яах вэ? Ер нь бол бас хөгдөөцөөс эцэгээс уламжилж ирсэн хэдэн мал бол ингэ байдаг. Тэгээ яг сүүлийн үед бол бас би жоохон хурдны чиглэл оруулах тал дээр нь бол жоохон анхаарад. Тэгээ ер нь яг вэ? Бас нэг эр хүний одоо сонирхдаг л спорт шүү дээ. Тэгээ яг сайн муу хэлүүлэх юм. 10 жил энэ Монголын уяачтай даймныг явлаа да. Тэгэхээр сүүлийн үед ер нь зөв улс төрийн бизнес бүлэглэл одоо нам дамсан бизнесийн бүлэглэл бол төрийн толгойд гарч байна. Арчсан намж гарсан, ардын намж гарсан одоо энэ бүлэглэлийнх нь л одоо төлөөлж байгаа учраас төрийн бодлого бас яг одоо бодиттой өөрчлөгдөж чадахгүй байна гэдгийг шүүмжлэл байна л да. Тэгэхээр таныг бас хотын фракц гэсэн ийм бүлэглэлд хамааруулаад байдаг л да. Гэхдээ яг тэ хүн одоо янз бүрийн юмд одоо нэг нэр өгсөн тэгэл тэргээр л одоо ингээл яригддаг зүгээр тийм нэг айхтар фракцлал одоо бүлгэрхэд байгаа зүйл бол байхгүй. Би намын дарга байхдаа тэр одоо оч тэр намын хамт олонны бодол санал тулгуурлал одоо ингээл асуудлыг шийдэж явах хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байдаг хүн. Альва нэгэн асуудал дээр би дураар ганцаар шийдсэн ийм зүйл байхгүй. Тэгэхээр танаа нам бол сая засгийн газрын огцруулах хэсгээс болоод 33 32 гэдэг бүлэглэл болж хуваагдсан. Тэгэхээр одоо энэ зөрчил хэр зэрэг намжиж чадсан бэ? Ер нь зүгээр бас энэ хөрс зохион засгийн газрыг байгуулахдаа ч гэсэн энэ 33 32-ын одоо зөвшөлтслөөр бас нэг ёсны тохиролцооны засгийн газар байгуулагчлаа гэдэг ийм бодос дүгнэлт гаргаадсан. За нэг намын дотор нэг тохиролцоод байх нь чи юу юм зүгээр. Гэтэ яг хөө мэдлэг мэрэгжил юмнуудыг харж байгаад л тэгээд ерөнхий сайд өөрөө шийдсэн. Шинэ намын дарга 32 33 гэж байхгүй болсон. Одоо энэ өдрөөс эхлээд 65 энэ төр засгийн ажлыг нэгдмэл нэг байр суурьтай авч явнаа. Энэний төлөө одоо би байна гэж намын даргын одоо тамгыг надаас хүлээж аваад хэлсэн. Тэгээ бас яг хөө ивээ оллгүй яах вэ? Энд чинь нэг нам манай нам бол ер нь бол бас нэг яг хөө зарим нэг асуудал дээр байр суурь зөрчилдөх юм бол байна. Тэгвэл том эрх ашиг гэдгийг бол бас боддог. Ирээдүг боддог. Өнгөрүүлж ирсэн бас түүхээ боддог. Ийм улсууд ч үү те. Тэгэхээр асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт үлдчихлээ. Тэгэхээр сүүлийн үед бол Эрдэнэтийн одоо 49% асуудлаас илүүтэй 51%-ийг Африкийн стандарт банкнд барьцаан таваад одоо олон улсын арбитрийн шүүхээр ялагдаад бараг барьцаагаа алдчихвоо гэдэг ийм болгоомжлол байна. Энэ асуудал дээр ер нь танай нам болон танай намын засгийн газар ер нь ямар одоо тодорхой байр суурь илэрхийлэхгүй л байна л да. Асуудал эсэлсэн шийдвэрлэгдэг байх шиг байна. За. Тэгээ яг энэ асуудал бол яг ч одоо засгийн газар бас нэг ороод бариад авах асуудал мөн үү биш үү? Энэ бол хоёр бизнесийн байгууллагын хоорондын гэрээ хэлцлийн асуудал. Тэгээд одоо тэр давуу заалдах дахин одоо заргалдах маргалдах гэх асуудлууд бол бас байгаа юм шиг үлээ. Өнөөдрийн хувьд бол Эрдэнэт төлөвлөрийн асуудал бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь бол хэвийн одоо ингээд явагдаж байгаа. Тэгэхээр сөрөгчний зүгээс бол одоо татвар төлөгчдийн мөнгөөр энэ одоо хувийн компани авсан зээлийг төлөх боломжгүй гэдэг ийм эсэргүүцэл илэрхийлж байгаа. Тэгээ ардсан намын бүлгийн хурал дээр бол одоо чуулган цуцлахаас өмнө бол тийм зүйл бас ингээд яригдсан. Тэрийг бол хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргасны дараа шийдэх ёстой. Өнөөдөр бол бизнесийн байгууллагын маргааны хүрээнд одоо явагдаж байгаа асуудлаа. Тухайн үед одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо баталгаа гар үсгс зурсан Эрдэнэт үйлдвэрийн хуучин удирдлагууд хариуцлага хүлээх асуудал үүсэх үү яах вэ? Танай намын одоо нэр бүхий гişүүд байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Зүгээр одоо эцсийн баталгаатай өгөөг бол мэдэхгүй олон зүйл яригддаг юм билээ. Гарын үсэх нь мөн байсан биш байсан гэл энийг олон юм яригддаг юм билээ. Тэгээд хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа юмыг бол өнөөдөр би бас энийг эцэслэн одоо яг тэгэж тийм гэдэг эцсийн байдлаар хэлчих боломжгүй. Хуулийн хяналтын байгууллага одоо хариуцлага тооцох ёстой гэдэг шийдвэрээ ингээд гаргуул хариуцлага тооцогдсон шүү дээ. Хуулийн өмнө хэн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Эрдэнэтийн 49%-ыг одоо төр давсан асуудал зөв буруу гэдэг энэ маргаан болвол одоо хоёр намын хооронд байх нам дотор ч гэсэн өрнөж явах шиг байна. Энэ дотор таныг ч гэсэн 49% бас оролцоотой гэсэн ийм бас мэдээлэл гараад байгаа л та. Тэгэхээр энэ Эрдэнэтийг одоо
Оросын эзэмшижсэн өмчийг Монголын компани худалдаж авсан энэ асуудал бол их одоо цөөхөн хүний хүрээнд бас хаалттай байж байгаа л гинтхэн 2016 оны 6 сарын 28-нд л ерөнхий сайд сайхан бэлэг зарласан шүү дээ. Тэгээ би энийг тэр үед сонссон. Тэгээ энэ дээр бол намайг тэгж хардаж сэрдсэн энэ юмыг бол би бол хэрвээ тийм оролцоо юм байсансан болвол юу гэж ингэж явах вэ? Энэ дээр бол хардаж сэрдээд байх юм байхгүй. Улсын хурлыг би зөв шийдвэр гаргасан. Зүгээр бизнесийн зарчим юмараа тэр хэлцэл юмаа хийгээд төр давх нь зөв гэдэг энэ л байр суурьтай байгаа. Одоо ингээд хаврын чуулган завсарчлаа. Хаврын чуулган бол бас нэлээд хаврын улс төртөө одоо зэрэгцээд нэлээд халуухан өрнөх байх. Магадгүй Эрдэнэтийн 49-51% гэдэг юм уу тэр оюун толгой асуудал гэл гих мэтчлэн одоо сөрөг хүчний барьж авч байгаа олон сэдвүүдээр маргаан өрнөх байх. Энэ дээр та ямар бодолтой байна? Ажлын хэсгийн тооцож байгаагаар бол хаврын чуулганд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ бол нэмэлт өөрчлөлт шүү дээ. Нэмэлт өөрчлөлтийг хилцхийн шийдээд тэгээд бүх ард түмнээс асуух энэ төвшөнд нь бол оруулаад тэгээд одоо ард нийтийн санал асуулга явуулж өстой нэг 7 хэмжээний огтлыг ярьдаг баха. Яг энэ зарчмаар энэ асуудалд хандах ёстой. Ер нь сүүлийн үеийн парламентуудыг дамжаад 4 удаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг, эсвэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл гээд ийм зүйлүүд гараад байгаа юм. За энэ нь бол ер нь бас нэг нэмэлт өөрчлөлт зарим нэг зүйлийн өнөөгийн цаг үетэй нийцүүлж авч үзэх зайлшгүй шаардлага бий болчихжээ гэж харагдаж байна. Тэр зөвлөлт санал асуулгаас гаргасан 20 асуудлыг бол ингээд бид нар багцлаад санал хэлцүүлэг явуулаад саналын авах дээр зэрэг бол нэг асуудлаас бусд нь болвол 53-аас 78% дэмжлэг авч байгаа юм. Тэгэхээр энийг өөрчлөн зүйтэй гэж иргэд хэлээд байна. Тэгэхээр иргэдийн олонх ч гэсэн энэ дээр бол бас өөрчлөх юм бодол санал байна. Сүүлийн үед сөрөг хүчин үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах ёсгүй гэж яриад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиос өмнө бол бидэнтэй адилхан байр суурьтай байсан. Ер нь оруулах нь зүйтэй гэж. Тэгэхээр сонгуулиос хойш бол манай сөрөг хүчний байр суурь ёстой нэг эргэж буслаа гэдэг шиг яхан эргэж буцаад байгаа юм. Гэхдээ энийг бол бид ойлгоцож болох байх. Ер нь зүгээр нэг нам давмгайлсан ийм үед үндсэн хуулийг өөрчлөх хэрэг зэрэг зохимжтой бай. Магадгүй танаа ардын нам өөрсөндөө ашигтайгаар энэ үндсэн хуулийг өөрчилчих юм биш үү гэсэн хардлага бас олон нийтэд байна л да. За нэг намд ашигтайгаар одоо хууль өөрчлөөд тэр ашиг шимийн тэр нам хүртчихсэн ийм тохиолдол бол бараг байхгүй дээ. Харин нэг нам гаргая гэж гаргаж исэн хууль нь эргээд өөрт нь одоо бас сөргөл үрдэн болж исэн байх амьдралаас харахад бол тэгээд энэ бол өнөөдөр өөрчлөөд өнөөдөр хэрэгжүүлэх гээд байгаа юм зүйл бол биш. Ард түмнээс асууна. Ирэх одоо намрын чуулганаас ч юм уу өөрчлөлт юмнуудыг хийж хэрэгжих нь 21 оноос өнөөдрийн ерөнхийлөгчийн бүр эрхийн хугацаа дусснаас хойш ч юм уу ингэж бодож тооцож хийнэ. Тэрнээс өнөөдөр зүгээр л бидэл 65 гэсэн шиг бүх зүйлийг одоо алах зохиод байхгүй. Энэ дээр бол бас улс орны эрх ашгийг харж энэ ард түмэн юу хүсэж байна? Олон түмэн юу хүлээж байна? Энэ дээр бол нэлээд бууртай суурьтай хандах ёстой. Тэгээд одоо нэг өөрчлөснөөсөө нэмснээсээ болоод одоо нэг дордуулсан 7 гэдэг шиг ийм одоо нэр хоцсуусан ийм ажил бол болохгүй. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч эдгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр нохой жил гарах гэж байна. Тэгэхээр одоо ирж байгаа жилдээ Монголын улс төрийн амьдрал тайван амгалан байж засгийн газар нь доктортой байх магадгүй одоо парламентын зүгээс засгийн газартаа бодлогын зөв чиглэл өгч ажиллахад та бас зөв удирдлагаар хангаарай гэж хүсэн. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Сар шингалах гэж байна. Нохой жил гарах гэж байна. Нохой бол бас хүнд их ээлтэй одоо амтан монголчуудад бас их өргөжөө өгсөн. Бий болгосон амжилт бололтоо айл гэрт хүний хувийн амьдралд одоо хүргэсэн ийм одоо сайхан жил болоосоо гэж хүсье. Танай телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар улсын хурлын дарга Мегомбын их болд оролцлоо. Анхаарлаа тувсан үзэгч та бүхэнд баярлалаа.